Сайн мэцэн нөхдөө. За бүгдээр өнөөдөр мэдээллийн матрицыг нэмэх асах, тоогоор үржүүлэх гэсэн сэдвийг үзье. За өнөөдрийн хичээлийн зорилго маань мэдээллийг матриц хэлбэрт илэрхийлэх, матрицыг нэмэх үйлдэл, төв болон эсрэг матрицыг тоогоор үржүүлэх гэсэн. За мэдээллийг матриц хэлбэрээр илэрхийлэх. 84 дэх сургуулийн 10, 11, 12 дугаар ангийн сурагчдын математик англи хэлний хичээлээр ЕШ өгөх сурагчдын тоог дараах хүсэлтээр өгөө. За хүсэлтийг харцгаая. За 10 дугаар ангийн сурагчдаас 87 огт математикээр ЕШ өгөх болсон бол 67 огт англи хэлээр ЕШ өгөх үү. За 12 дугаар ангийн сурагчдаас 109 сурагчид бол математикээр ЕШ өгөх байсан бол 89 огт англи хэлээр ЕШ өгөхөөр сонгосон байна гэсэн. За тэгвэл энэ хүслэгтээс бүгдээрээ за зөвхөн тоо утгын ялган бичвэл за 87, 67, 98, 78, 109, 89 бол за энэ маань мэдээллийг матриц хэлбэрээр илэрхийлээд байгаа юм байна гэсэн үг байна. За энэ болохоор матриц хэлбэрийн төрөл байна. За энэ мэдээллийн матриц хэлбэрийн төрөл байна гэсэн. За энэ бол матрицын 1-р баг нь. За энэ 2-р баг нь. За тэгэхээр одоо тухайн бидний ингэ сонгосон матриц нь 2 багтай матриц юм гэсэн. За одоо энэ бол матрицын 1-р мөр. За энэ матрицын 2-дугаар мөр, энэ матрицын 3-дугаар мөр. За тэгвэл бидний сонгосон матриц маань 3 мөртэй байна. 3 мөр 2 багантай матриц байна. За тодорхойлт юм шиг тоонуудын мөр ба багнаас тогтох төвшинтэй хэлбэрт оруулагдсан бичигдлийг матриц гэнэ. Тоонуудын мөр ба багнаас тогтох төвшинтэй хэлбэрт оруулж бичсэн бичигдлийг матриц гэнэ. За мөр ба багна 3 мөр 2 багнаас тогтсон матриц байна. За матрицыг латин цагаанд болгон том үсгээр А, Б, С гэх мэт тэмдэглэв. За жишээлбэл тухайн матрицыг бүгд А гэж тэмдэглэж болно гэсэн. А матриц маань. За энийг бол А матриц гэж юм тийм. Тэгээд тэмдэглэж болно гэсэн. За матрицыг бүрдүүлж байгаа тоог матрицын элемент гэнэ. За жишээлбэл 87, 98, 109 тийм. 67, 78, 89 гэсэн тоонууд матрицын элемент болно гэсэн. За энэ А матрицын элемент байна. За мөр ба багны тоог матрицын хэмжээс гэж нэрлэнэ. За жишээл одоо энэ маань 3 мөр 2 багантай. Тэгэхээр тухайн матрицын хэмжээс гэдэг бол 3-ыг харьцуулбал 2 байна гэсэн. За энэ дээр анхаарах нэг зүйл нь гэхээр за эхлээд мөрийн тоог бичдэг байна шүү. Мөрийн тоог дараа нь багны тоог бичдэг. Тэгэхээр тухайн матрицын мөрийн тоог хэлжээд багны тоог. Тэгэхээр тухайн матрицын А матрицын хэмжээтэй болох юм бол за эхлээд энэ мөр нь ийм мөртэй байна гэж эхний тоог нараа мөрийн тоог хэлсэн. Дараагийнх нь бол багны тоог байна гэсэн. За мөн нөгөө талаас А матрицын хэмжээг бол доор нь ингэж бичгүүгээр шууд хажууд ингэж бичдэг. За А матриц 3-ыг хэлсэн 2 хэмжээтэй матриц байна шүү гэж мэдж болно гэсэн. За 3-ыг хэлсэн 2 хэмжээтэй А матрицыг болохоор за ерхий тохиолдолд ингэж хэлж болно. А11, А12, А21, А22, А31, А32. За энэ А11 гээд А12 гэсэн тоонууд маань ямар утгатай байх вэ? А11 гэдэг бол 1-р мөр 1-р баганд байгаа элемент хэлж байгаа шүү. 1-р мөр 1-р баг. За А31 гэдэг бол 3-р мөр 1-р баганд байгаа элементийг хэлж байгаа. За А22 гэдэг бол 2-р мөр 2-р баганд байгаа элементийг хэлж байгаа. За нөгөө талаас А32 хэмжээс энэ матрицыг авах юм бол за яг ингэж ижлэн харуулсан бол за 1-р мөр 1-р баганд байгаа элемент маань 1 гэсэн элемент байна. За 2-р мөр 2-р баганд байгаа элемент маань 4 гэсэн матриц 4 гэсэн элемент байна. За 3-р мөр 2-р баганд байгаа элемент маань 3-р мөр 2-р баганд байгаа элемент маань 6 гэсэн элемент байна. А32 нь 6 юм байна. А21 нь 3 юм байна. За энэ А21-ийн эхний тоонд бол мөрийг илэрхийлээд дараагийн тоон багныг илэрхийлдэг байна. За А12 гэх юм бол 1-р мөр 2-р баганд байгаа элемент юм байна гэж бодож байна. За бүгд дараах бодлогыг бодъё. Дараах матрицны хэмжээсийг тодорхойлж 1-р мөр 3-р багны элемент мөн 3-р мөр 2-р багны элементийг олоорой гэж. За эхний матрицын хэмжээсийг болгоход за 1 мөр 2 мөртөө юм байна. За 1-р баг нь 2-р баг нь 3-р баг. 3 багтай. Тэгвэл тухайн матрицын хэмжээ гэдэг бол 2-ыг харьцах нь 3 болно гэсэн. За тэгэхээр энэ матрицын хэмжээ 2-ыг харьцах нь 3 байна. За дараа нь 1-р мөр 3-р багны элементийг олоорой гэж. За 1-р мөр 3-р баг. За 1 3 гэж тэмдэглэснэ гэсэн А1 3. За 1-р мөр гэдэг бол 3 1 хасах 1 гэсэн энэ мөрийг хэлж байгаа. За 3-р баг гэдэг бол 1 2 3-р баг. За энд ингэж. Тэгэхээр 1-р мөр 3-р багны элемент бол хасах 1 байна гэж ойлгож байна. 1-р мөр 3-р баг. За дараад нь болохоор
3 дугаар мөр 2 дугаар багны элементийг олоо гэж. За 3 дугаар мөр 3 дугаар мөр 2 дугаар баг тийм үү? За 1 2 багт. Гэтэл 3 дугаар мөр 2 дугаар баганд элемент байхгүй байна гэсэн. За энэ тохиолдолд А-гийн энэ матрицын 3 дугаар мөр 2 дугаар баганд элемент байхгүй байна гэсэн. За дараагийн матрицын хэмжээг болохын тулд 1 мөр 2 мөр 3 мөртэй. За 1 баг нь 2 баг нь 3 баг. Тэгэхээр энэ матрицын хэмжээ гэдэг бол 3-ыг хэрцэн 3 матриц юм байна. 3-ыг хэрцэн 3 хэмжээтэй B матриц байна гэсэн. За 1 3 дугаар элемент гэдэг бол 1-р мөр 3 дугаар багын дэх элемент гэдэг бол 1-р мөрийн 3 дугаар баг гэдэг бол хасагдлаа элемент юм байна. За 3 дугаар мөр 2 дугаар багын элемент гэдэг бол 3 дугаар мөр 2 дугаар баг гэдэг бол хасах 3 гэсэн элемент байна. 3 дугаар мөр гэдэг нь 3 хасах 3 тэг гэсэн. За энэ 2 дугаар багын элемент гэдэг бол хасах 3 гэсэн элемент байна гэдэг. Ингээд хараад олчно гэсэн. За хэрэв ижил хэмжээстэй AB2 матрицыг харгалзах элемент бүр нь тэнцүү бол эдгээрийг тэнцүү матриц. За жишээлбэл А тэнцүү Б гэж тэмдэглэнэ гэж тийм. За өөрөөр хэлбэл А матриц маань бол за ерхэд тохиолдолд ийм хэмжээтэй матрицыг Б матриц нь ийм байх тийм. А тийм бол А хэрэг тэнцүү А тэнцүү Б бол тийм. А1 А-гийн 1-р мөр 1-р баганд байгаа элемент Б матрицын 1-р мөр 1-р баганд элементтэй харгалзан бүх элементийн хооронд тэнцүү байна гэсэн. За жишээлбэл А-гийн 2 дугаар мөр 3 дугаар баганд байгаа элемент Б-гийн 2 дугаар мөр 3 дугаар баганд байгаа элементтэй тэнцүү байна гэсэн. За бодлого 2-ыг бодъё. За 2А 5 хасах Б хасах 1 гэсэн матриц байна. За тэнцүү С хасах 2 тэг Д дээр нэмэх А гэсэн матриц. Энэ хоёр матриц тэнцүү байх А, Б, С, Д гэх тоог олоорой. За энэ хоёр матриц тэнцүү байхын тулд харгалзах элементүүд маань хоорондоо тэнцүү байх ёстой. 2 бол Д-д тэнцүү байх ёстой. А бол тэнцүү хасах 2 тэнцүү байх ёстой. 5-аас дахин Б бол тэнцүү тэгтээ тэнцүү байх ёстой. Хасах 1 бол Д дээр нэмэх А-д тэнцүү байх ёстой. За бүгдийн систем гიშгэлийг бодно гэсэн. За ингэж бол С тэнцүү 2 болно, А тэнцүү хасах 2 болно, Б тэнцүү 5 болно. За харин Д тэнцүү А-гаа орлуулаад бодох юм бол 1 болно гэсэн. За ингээд бүгд А, Б, С, Д гэсэн тоонуудыг олчлоо тэнцүү байлгадаг л. За матрицын нэмэх үйлдэл. За 84 болон 31 дэх сургуулийн 10, 11, 12 дугаар ангийн сурагчдын математик Монголын хичээлээр ээшиг сурагчдын тоог дараах хэсгээр өгөө гэжтэй. За 84 дэх сургуулийн 10, 11, 12 дугаар ангийн математик сурагчдын тоог өгсөн байна. За 12 дугаар ангийн бол 109 сурагч, 10 дугаар ангийн 87 сурагч. За Монгол гэр ээшиг сурагчдын тоог за 12 дугаар ангийн 76 бол 10 дугаар ангийн 57, 11 дугаар ангийн 67 гэсэн. За 31 дэх сургуулийн мат Монгол хэллийн хүүхдүүдийн бас тоог өгсөн байна. За тэгвэл одоо юу болох юм бэ гэхээр за энэ хоёр сургууль нийтдээ матаар хэдэн хүүхдүүд өгөх гээд байна. Хэдэн хүүхдөөр сонгогдсон юм бэ те. Монгол хэлээр хэдэн хүүхдөөр сонгогдсон юм гэдэг болох гээд. А тийм тулд яах юм гэхээр 10 дугаар ангид монгол хэлээр энэ хоёр сургууль нийтэд хэдэн хүүхдүүд байгаа юм гэхээр 57 дээр 56 гэмнэ гэсэн. За математик хичээлээр 12 дугаар ангийн нийт хэдэн хүүхдүүд байгаа юм бэ гэхээр хоёр сургуулийн нийт хэдэн хүүхдүүд байгаа юм бэ 109 дээр 98 нэмнэ гэсэн. За тэгэхээр энэ харуултыг нэмэх юм бол 31 ба 84 дэх сургуулийн 10, 11, 12 дугаар ангийн сурагчдын мат Монгол хэлээр ээш сурагчдын сонголт маань 163, 185, 207, 113, 135, 165. За харгалзах тоонд нэмсэн 87 дээр 76 нэмээд 163, 57 дээр 56 нэмээд 113. За 98 дээр 87 нэмвэл 185 болсон байна. 67 дээр 68 нэмэх юм бол 135. Цаашдаа тэгвэл одоо бүгдээрээ энэ хоёр 84 болон 31 гэсэн бүснэгтийн мэдээллийн матрик хэлбэрээр илэрхийлэх юм бол за 84 бол юм болно. За 31 дэх сургуулийн матрик хэлбэр ийм болно. А тэгвэл энэ хоёр бүлтээ нэмэх юм бол тийм. Нэмэх юм бол харгалзах элементүүдийн хооронд нь нэмдэг байх тийм. 87 дээр 76 нэмжээ, 57 дээр 56 нэмжээ, 98 дээр 87 нэмжээ, 67 дээр 68 нэмжээ. За 109 дээр 98 нэмжээ, 76 дээр 84. За ингээд бодох юм бол за ийм хэмжээтэй матрис. За тодорхойлолт ижил хэмжээтэй хоёр матриц нэмэхдээ ижил байрт байгаа элементүүдийг харгалзуулан нэмнэ гэж тийм. Ижил хэмжээтэй матрис нэмэхдээ за ижил байранд байгаа элементүүдийг харгалзуул. За жишээлбэл эхний матрицын 1-р мөр 1-р баганд байгаа элемент 87 байна. 2-р матрицын 1-р мөр 1-р баганд байгаа элемент 76. Тэгвэл энэ хоёрыг харгалзуулан нэмнэ гэсэн. За нийлбэр матрицын нэмэгдэхүүн матрицтай ижил хэмжээтэй байна. За тухайн эхний 1-р нэмэгдэхүүнд байгаа матрицын бол 1 мөр, 2 мөр, 3 мөртөө 1 баг нь 2 баг. 2 багантай матриц. Тэгэхээр 3-ыг хэлсэн 2 үгтэй. За 2 дугаар нэмэгдэхүүн маань 1 мөр, 2 мөр, 3 мөр. 3 мөртөө 1 баг нь 2 баг. 2 багантай матрицыг 3-ыг хэлсэн 2 матриц. За хариу матрицыг харах юм бол
1 мөр, 2 мөр, 3 мөр. За 1-р баг нь 2-р буюу 3-ыг харьцсан 2 матриц. Тэгэхээр матриц нэмэх үйлдэлээр хариу гарч байгаа хариу матриц маань бол яг нэмэгдэхүүн матрицтайгаа эдит хэмжээстэй байна гэсэн. За тэгэхээр хоёр өөр хэмжээтэй матрицын хооронд нь нэмж болохгүй гэсэн. За дараах бодлого үгүй. А дээр нэмэх B матриц болон B дээр нэмэх A нийлбэрийг болоор авчихна. За B матриц гэсэн байна. Тэгвэл А дээр нэмэх B матриц гэдэг бол за ингээд А матриц B матриц нэмнэ гэсэн. За харгалзах элемент харуулал нэмнэ гэх юм бол хасах 2 дээр 3-ыг нэмээд 1, 3 дээр хасах 1-ийг нэмээд 2, 1 дээр 2-ыг нэмээд 3 болно. За 5 дээр хасах 2-ыг нэмвэл 3 болно. 1 дээр 1-ийг нэмвэл 2 болно. Хасах 1 дээр 3-ыг нэмвэл 2 болно. За ингээд нэмчихлээ. За одоо бүгдээр B дээр нэмэх A матриц. За энэ бол B матриц. За энэ бол A матриц. За ингээд харуулбал нэмэх юм бол 3 дээр хасах 2-ыг нэмээд 1 болж байна. За хасах 1 дээр 3-ыг нэмээд 2 болж байна. За 2 дээр 1-ийг нэмээд 3 болж байна. Хасах 2 дээр 5-ыг нэмээд 3 болж байна. За 1 дээр 1-ийг нэмээд 2 болж байна. За 3 дээр хасах 1-ийг нэмээд 2 болж байна. Тэгвэл А дээр нэмэх B матриц, B дээр нэмэх A матрицын хоорондоо тэнцүү матриц гарч байна. Тэгэхээр аливаа A, B, C гэсэн идэвхтэй хэмжээтэй энэ K хэмжээстэй энийг харьцан K хэмжээстэй матрицын хувьд А дээр нэмэх B энийг харьцан K хэмжээстэй байна. За А матрицын энийг харьцан K хэмжээстэй, B матрицын энийг харьцан K хэмжээстэй бол энэ хариу матрицын энийг харьцан K хэмжээстэй байна гэсэн. За А дээр нэмэх B болон B дээр нэмэх A гэж байрыг суулж болно гэсэн. За дараа нь болохоор А дээр нэмэх B эхлээд А дээр B матрицын нэмээд дараа нь C матрицын нэмсэн нийлбэр байна. За эхлээд B, C-ийг нэмээд дараа нь А-г нэмсэнтэй бол тэнцүү байна гэсэн. За энэ хоёрыг тэнцүү. За тэг матриц гэж үү. За аливаа А матрицын хувьд А дээр нэмэх B тэнцүү, B дээр нэмэх А тэнцүү А гарч байх юм бол тий. За А дээр B матрицыг нэмээд А гарах нь B дээр А матрицыг нэмээд А байх гараад байх тий. B гэсэн А-тай ижил хэмжээтэй матриц байх ба түүнийг мөн тэг матриц гээд бодит тоотоо илтгэдэг гэж тэмдэглэнэ. За тэг матриц маань А матрицыг ямар нэгэн ижил хэмжээтэй матрицыг нэмэхэд А матриц өөрөө гарч байгаа юм бол тэр маань тэг матриц болно. За дараах чиг үү. За ингээд тэг гэсэн матриц. За энэ бол тэг матриц байна гэсэн. Бүх элемент нь тэг элементийг тэг байх матрицыг тэг матриц. За харуулбал нэмэх юм бол тэг дээр 2-ыг нэмээд, тэг дээр хасах 1-ийг нэмээд, тэг дээр 3-ыг нэмээд, тэг дээр 5-ыг нэмээд. За ингээд харуулбал нэмэх юм бол 2 хасах 1 3 5. За энэ матриц нь өөрөө буцаад гарч байна. Тэгэхээр тэг матриц маань бол энэ бол тэг матриц байна. За дараах бодлого бодох юм бол мөн байдлан 4 хасах 1 2 4 3 5 гэсэн матрицыг буцаад гарч байна. Тэгэхээр энэ тэг гэсэн матриц гарч байна. За энийг харах юм бол энэ эхний бодлогон дээр бол тэг матриц маань 2 мөр 2 багантай тийм. Тэгэхээр 2 мөр 2 багантай байна гэдэг бол 2-ыг харьцан 2 байна гэсэн. Дараагийн тэг матриц нь бол 3 мөр 2 багантай. Тэгэхээр энэ матрицын хэмжээ бол 3-ыг харьцан 2 байна гэсэн. Тэгэхээр тэг матрицын хэмжээ янз бүр үеж болно. За ямар хэмжээтэй үеж болно? Бүх элементэнтэй байвал тэр бол тэг матриц болно гэсэн. За эсрэг матриц. Аливаа А матрицын хувьд А дээр нэмэх B тэнцүү B дээр нэмэх А байх. А-г нэмгүүт тэнцүү тэг гардаг байх. B гэсэн матрицыг А-гийн эсрэг матриц гээд B тэнцүү хасах А гэж нэрлэнэ. Энэ тэг нь бол тэг матриц болно гэсэн. За жишээлбэл 2/2 матрицыг ерхэд тохиолдсон байна. За ингээд нэмний тэг гарна гэдэг бол А1 1 дээр нэмэх B1 1 нь бол тэнцүү тэг гарна. А1 2 дээр нэмэх B1 2 нь бол тэнцүү тэг гарна. А2 1 дээр нэмэх B2 1 нь бол тэнцүү тэг гарна. За ингээд харуулбал нэмгүүд бүгд гараад нэг гэдэг бол за энэ хоёр матриц маань эсрэг тэмдэгтэй байна гэсэн. За жишээлбэл 3 байлаа гэхэд B1 бол тэнцүү. За хасах 3 ч юм уу тий. За A1 А-гийн 1-р мөр 2-р баганд байгаа элемент маань бол одоо энэ элемент маань хасах 5 байлаа гэхэд B-гийн 1-р мөр 2-р баганд байгаа элемент бүгд хасах тэмдэгтэй байна гэсэн. За дараах бодлого тойгоо тий. За А матриц болон Б матриц юм бол А-гаас нь Б болоор авч. За А-гаас нь Б гэдэг. А-гаас нь Б гэдэг бол А матриц дээр нэг нь Б-гийн эсрэг матриц гэнэ гэсэн. За Б-гийн эсрэг матриц гэдэг бол за Б матрицыг элементүүдийг бүгдийн эсрэг тэмдэгтэй авна гэсэн. За жишээл энд 1 гэж явахад энэ хасах 1 болсон байна. За 2 гэж явахад хасах 2 болсон байна. За энэ хасах 2 гэж явахад нэмэх 2 болсон байна. Хасах 1 гэж явахад 1 болсон. За 3 гэж явахад хасах 2 болсон байна. Хасах 2 гэж явахад 2 болсон. За B-гийн эсрэг матриц гэдэг бол бүх тэмдэг нь эсрэг тэмдэгтэй байна гэсэн. Бүх элементүүдийн тэмдэг эсрэг байна. За ингээ харуулбал нэмэх юм бол 3 дээр нь хасах 1, 2 дээр нь 2, 4 дээр нь хасах 3, 5 дээр нь хасах 2, 4 дээр нь 1, 3 дээр нь 2. За ингээ бодох юм бол 2 4 1 3 5 5 гэсэн матриц гарч байна. За энэ дээр нэг хэлэх зүйл нь
А матрицаас Б матрицыг хасна гэдэг бол А дээр B-ийн эсрэг матрицыг нэмнэ гэсэн үг тийм. Нэмнэ гэсэн ойлголт үүж болно гэсэн. За матрицыг доогоор үржүүлэх. За К гэсэн бодитоогоор А матрицыг үржүүлнэ гэдэг нь анхны матрицын элемент бүрийг К-тоогоор үржүүлсэн матрицыг хэлнэ. Анхны матрицын элемент бүрийг К-тоогоор үржүүлсэн матрицыг хэлнэ. За жишээлбэл А матрич гэсэн юм байна. За бол 3-ыг үрждэг нь А матрицыг болоорой гэж. За 3-ыг үржих А матрич гэдэг бол элемент бүрийг К гэсэн тоогоор үржүүлсэн матрич гэдэг бол за элемент бүрийг 3 гэсэн тоогоор үржүүлнэ гэсэн. За 3-ыг үржих нь 3, 3-ыг үржих нь хасах 2, 3-ыг үржих нь 4, 3-ыг үржих нь 1, 3-ыг үржих нь 4, 3-ыг үржих нь хасах 3 гэх мэттэй. За ингээд үржүүлээд бодох юм бол 9 хасах 6 12, 3 12, 9 гэсэн матриц гарч ийнэ гэсэн. За бодлоготлоо бодъё. За 1 6 3 хасах 3 2 3 хасах 3 гэсэн матрицаас хасах нь x матриц. X бол ямар нэг матриц вэ? За тэнцүү 2 дээр 2 хасах 1 4 2 3 хасах 4 энэ гişтэг бодоор өгч. За энэ гişтэг бодохын тулд бүгдээрээ за матрич гişтгэлийн хоёр тал дээр x гэсэн матрицыг нэмээд өгч. За x гэсэн матрицыг нэмээд өгч юм бол x гэсэн матрицыг нэмээд өгч юм бол за энэ x маань хоорондоо устчихна гэсэн. За x маань хоорондоо устчихна. За тэгэхээр энд л бол одоо уртл тэнхимийн нэмгийн урталтыг үлдсэн мэхлээр 1 6 3 хасах 3 2 хасах 3 үлдсэн. За ард нь болохоор 2 хасах 1 4 2 3 хасах 4 нэмгийн 1 гэсэн матрич үлдсэн. Одоо тэнхимийн нэмгийн хоёр талаас 2-оос 2 хасах 1 4 2 3 хасах 4 гэсэн матрицыг хасаад өгч юм бол за энэ ард нь байгаа энэ л матрич тусдаад за урталт нь бол энэ ялгуур ороод байна. За тэгэхээр энэ хоёрын матрицын ялгуур бол x гэсэн матрицтай тэнцүү байна гэсэн. За ингээд бодох юм бол хасах 1 7 хасах 1 хасах 5 хасах 1 1 тэнцүү x гэсэн матрич гарна гэсэн. За шалгахын тулд бүгдээрээ энэ матрич дээр x-ийг орлуулад бодчихно гэсэн. Одоо тийм хэд энэ матрич гарч байгаа бол бидний бодлого байна гэсэн. За тэгээ хүүхдүүд дараах тасдах бодлогыг бодоорой.